Таиландын нийслэл Бангкок хотод энэ сарын 24-нд хөрсний гүн уналт үүсэж, автозамын хэсэг нурсан ноцтой осол гарлаа. Үүний улмаас усан хангамжийн хоолой, цахилгаан шугам гэмтэж, ойролцоох байгууллага, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ. Хотын дэд бүтцийн тогтворгүй байдал, олон жилийн илэгдэл, ус зайлуулах системийн доголдол нь ийм нөхцөл байдал үүсгэхэд нөлөөлсөн гэж мэрэгчлэнүүд дүгнэж байна. Үүний зэрэгцээ Таиландын хойд нутгаар хүчтэй аадар бороо хар салхины улмаас хөрсний гулгалт үерийн гамшиг өрнөж олон хүн хохирол амсаад байна. Кажики хар салхины дараах байдлаар дор хаяж 5 иргэн амиа алдаж 7 хүн сураггүй болоод байгаа бөгөөд зарим гол гүүр нурж тосгод тусгаарлагдсан нөхцөлд оржээ. Өмнө нь болсон Яагийн хар салхи мөн зүүн өмнөд Азийн олон улсад ноцтой хохирол учруулсан. ЮНИСЕФ-ийн мэдээснээр уг гамшигын улмаас Таиландд хүүхэд гэр бүлийн амжиргаа ноцтойгоор дороотож хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай болоод байна. Цаг үр байгаль орчны шинжээчдийн тэмдэглэснээр уур амьсгалын өөрчлөлт, далайн усны температурын огцом өсөлт нь хар салхи аадар борооны эрчмийг улам нэмэгдүүлж, хотын дэд бүтцээ сул талуудтай хавсран байгалийн гамшигын эрсдлийг улам бүр хувцасгаж буйж. Одоогоор Таиландын эрх баригчид онцгой байдлын албыг бүрэн хүчээр ажиллуулж, гамшигыг нөлөөлөлд өртсөн бүс нутгуудад аврах ажиллагаа, сэргээн босголтын ажлыг эхлүүлээд байна.